Хөдөө аж ахуйн тооллого 2022. Хөлөмжийн аж ахуй бол маш сайхан өргөж ургаж хөөгжиж байгаа, ургаж цэцгэлж байгаа ийм сайхан одоо орчинд хүн ажиллана гэдэг бол одоо хамгийн сайхан. Тийм амар хялбар ажил гэж байхгүй шүү дээ. Хүн ядрах цагтаа ядарна, ажлынхаас хийснийхээ эцэст ямар ч байсан хөлбөрийнхөө үр шимийг хүртэж сайн сайхныг одоо үзэж үйдэг. Ийм учраас хөлөмжийн аж ахуй бол одоо эрхлэх энэ бол хамгийн сайхан ажил гэж би боддог. Ерэн сайхан ажил. Тэгээд одоо залуучуудад хандаж хэлэхэд бол одоо ямар ч зүйлд бол хөдөлмөрлийг хий гэвэл одоо боломж нь заавал гарч ирж идэг. Заавал их томын нэгмсэн нэг дор эхэлж одоо ингэж чадахгүй юмаа гэхэд модорч гэсэн жижигхэн өөрийн хэмжээнд тохирсон тухайн үеийн нөхцөл байдлаар тохирсон ийм одоо жижигхэн хөлөмжийг ч гэсэн хийгээд ингээд эхлэхэд бол хүний одоо хийж байгаа хөдөлмөр бол хүний өргөлж өөдөн татаж улам өргөж дээшлж дэвжиж байдаг ийм сайхан талтай байдаг. Ийм учраас одоо хөдөлжил явал хүн ер нь тэгээд амьдрах одоо боломж нөхцөл нь одоо байнга одоо бүрдэж идэг. Ийм учраас одоо залхуурахгүйгээр, шантрахгүйгээр ингээ хөдөлмөрлж явах юм бол хүн одоо заавал үр шимийн одоо хүртдэг. Манай аж ахуйн нэгж энэ хөдөө аж ахуйн тоолгондоо хамраглаа. Аж ахуйн нэгж иргэд бүгд энэ хөдөө аж ахуйн тоолгондоо хамрагдахыг уриалж байна.